хийж ямар энэ үү чи? Чи бас ирэх үү? Тинш. Оо да. Ингээд. Яа. Да болчлаа. Тусчлаа. Да. За босоорой, яваарай. Ja. Delicious. Yeah, it's delicious. Хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе. За. Сони энэ тийм 9 сарын ямар ч хамаагүй болчихоор. 9 сарын ингэж яг яадаг юм чи. Тэгээ баг 10 жил тагтад амар догтлоод төсвээ. Тийм. Чи хичээл хэлнэ гэл. шинэ авц өмсдөг байсан уу? Шинэ хувцс 2 3 жил нүгд өмссөн гэсэн. Тэгээд яг шинэ хувцс өмсөнгөө бөөнөрөө яа шинэ хувцс. Ашиг ингээд 9 сарын 8 сарын 31 юм уу 30-нд яаж догтлох вэ? Усанд ороод. Би ингээд 9 сарын 1-ний шинэ хувцс өмснөхээр амар хичээд идэв гэсэн шүү дээ. Ягаад чи? Шинэ форум өмсдөг сан. Шинэ өөрөөр хувцс. Тийм шинэ готл мотл цуг мөнгөрч юм. Ямар нэг шинэ байна гэхээс ямар сони хичээд идэв гэсэн. Би яст хийдэг. Шинэ хувцс хоор үзс. Би дээр амар олоох гэсэн болохоор тэгээд яг нэг ингэ шатаараа дараалал усууд нэрдэг гэсэн байхгүй. Тийм цаваа ярьсан. Чиний нөө арсны өнгө чонгой шүү дээ. Миний хоёроор өөр өнгөт болсон. Түр камерын дээр тэгж харагдаад байгаа юм шүү. Хай манайхан. За би дөнгөж ажилласаа ирчээ байж гин тэгээд жоохон ядарлаа гэхдээ хүргэлтээр юм ирсэн байсныг хараа зөндөө их баярлалаа. За тэгээд энэ бол за хоёр юм байна заяа. Энэ удаа хүртэл ийм юм. Энийг над руу инстаграмаар явуулсан хүн харж ивэл үзэж ивэл маш их баярлалаа. Харж ийн нэг ийм сонсон. Тэгээ нүгээр ингэж муурны үсийг аваад тэгээ дээр нь угаалгын машиндаа хамт хийгээд угаачих юм бол хөснүүд нь ингээд энд наалтаад ингээд бөөгнөрчдөг. Тийм бичлэг над руу явуулсан хгүй амар хөөрхөн. Тэгээ би тэрийг харчаад ямар хөөрхөн энийг зардагч болоосоо гэж бодож исэн чинь төвшөө хайсаргаад олцсон байлээ. Тэгээд энэ сая ирсэн байна. Энийг туршиж үзээд би яг тийм амар ийм наалдам хаа гэж бодоогүй шүү дээ. Тэгэхээр энэ тийм амар олон хэрэглэгдэж чадах болов. За дараагийн юм бол миний өсмөс ямар амар байна. За яг энэ минь одоо яг хайчих гэдэг юм бэ. За яг дараагийн юм бол за энэ бол уцаараа влог бичлэг хийдэг хүмүүс зориулагдсан юм утасгүй микрофон байна. Тэгээд микрофонтой болох гэж аюу зөндөө амар худлаа. Тэгээд таад маань ч гэсэн микрофонтой болооч яриач жоохон суулсансагж юм. Гэрт одоо иймэрхүү орчинд яг ойроос ингээд суугаа ярих юм бол яг үдэжгүй. Гэтэ тийм сайн биш. Тэгээ бүр яг ингээд гадуур ингээд ялангуяа төвшөө тэр юм хоорондоо юм яриад ч юм уу. Тэгээ тиймэрхүү яг одоо дүрсүүд орж байгаа тохиолдолд яриа маань нэг сайн сонсогдож чадахгүй байгаа. Нэгт амар шуумтай. Тэгээ хоёр талахаар яг би өөрөө эдитэлж байхдаа ингээд би өөрөө юу ярьснаа мэдж байгаа учраас надад ингээд дэчгүй би тийм мэдж байгаа учраас ингээд сонсогдоод байгаа юм шиг санагддаг. Үний эрэхтэй яг ингээд үзэхэд бол амар хүндрэлтэй байсан байлээ. Тэрэндээ айгүйх хүлцэл өчөж гинэ. Гэхдээ уг нь би яг одоо баг 2 сар болчихоо.
сар гарангийн өмнө ингээд Amazon-оос нэг найзтайгаа нийлж байгаа нэг хэд нилээ юм захиалсан байхгүй манай найз амир их юм захиалж болчоод тэнгуут нь би завсраар нь нэг тийм уцгүй гэхдээ хоёр микрофонтой одоо чинь төвшөөдөр хоёулаа зүгөөд ярьж болохоор тийм утасны iPhone-ы миг цагсан боловч бэлэн зарж байгаа юмнуудаас ер нь туршаад үзье даа гэж бодоод тэгээд энийг авсан байгаа. За тэгээд хэдүүлээ яг одоо туршиж үзцгээе. Яна. Төвшөөтэй хамт садалдаг байж юу? За. Уучлаарай төвшөө. Hi my friends. Hi. Зя. Яг нөгөө шууд биш кейсээ шууд эренгүүтэл нь ингээд цэнэглэх хэрэгтэй байх л та. Гэхдээ би ингээд дуршиж үзэх сэтэл маань үнэхээр хөдлөд байгаа учраас гялс ингээд яриад үзчихье гэж бодож байна. Ямар сонсогдож байна? Чамд сонсогдож байна уу? Hey. Hi. Hey. Hi. Hi, say hi to my vlog. Hey, we got a new mic. Yay. За тэгээд жоохон эвгүүлийн энд ингээд нэг юм байна гэхээр. Гэтэ ингээд хөөрхөн барьж мариад ярьж болох байх гэж бодож байна. Сайн мэн үү? Та энэ талаар юу гэж бодож байна доо? Гэдэг ч юм уу тий. За окей. Yay, ямар ч юм миктэй боллоо. За тестний видео. Би тестний видео хийсэн. Тийм үү? Өөрөө. Үгүй. Энэ яартаа. Юу хөөрхөн дуртай байх вэ? Hi. Яа, хоолой. За. Таастай би яг ойр тавсан юмнуудаа хуваалцъя гэж бодож байна. Тэгээд oh shit. За. За би энэ юу гавт. Нүүрэн дээр наасын юм авах амартсан шүү дээ. За ингэж харж байгаа тавчдөө. Би нэг нүүрэн дээрээ ингэж наагаад нэг рил хийсэн ахгүй юу? Та хараа үзээгүй бол миний Instagram руу ороод үзээрэй за. Их тийм сахилгагүй зан хаяа нэг хөдөлдөг дөө. Тэгээд тий авсан хувцснуудаа хуваалцъя гэж бодлоо. Тэгээд би бүр сүүлийн үед ер нь бол би нэг ийм амар жоохон оверсайз тэгсэр нэг баги гэж хэлдэг хувцснууд байдаг шүү дээ. Тиймэрхүү хувцс өмсөх бол үнэхээр дуртай. Тэгээд ялангуяа ийм нөгөө подвалкнууд нэлээд их өмсдгийг таад баг гадралж байгаа байх баг бичлэг болгоно нэрлэг иймэрхүү подвалктай байж байдаг. Тэгээд сүүлийн үед болохоор би бүр нэг амар гоё зурагтай зөвхөн энгийн цулгаа подвалкнууд нэлээд өмсдөг байхгүй юу. Тэгээд сүүлийн үед яг нэг тийм гоё зурагтай юунууд нэлээд хайсан. Тэгээд үнэхээр гоё подвалк болсон. Тэгээд энэ бол тараа. За би нэг энэ хувцснуудыг ер нь бол аваад нэлээд удцсан байгаа. Бараг 2-3 онцсон баха. Тэгээд нөгөө нэг өмсгөөд шууд их бүгдээр ингэ угаацсан байгаа. Тэгээд тийм болохоор тийм ямар ч ярилт шошго байхгүй. Тэгээд би авснаасаа хойш энэ бодвалкыг дасралтгүй өмссөн байна. Миний Instagram дээр орсон сүүлийн reel, mail ч юм уу те гээд story бүгдийг харах юм бол энэ бодвалк байж байгаа. Би тэгээд за яах вэ? Зур сайн санагдвал тийм лээс. Гэхдээ би энэ бодвалканд үнэхээр дуртай байгаа учраас бүр салж чадахгүй байна. Тэгээ энэний материал нь бүр амар гоё заяа. Тэгээд өнгө нь бүр ингээд тэгээд бичлэгэн дээр яг гоё харагдаж чадчихэв нүггүй. Гэхдээ нэг тийм амар гоё нэг цаанаасаа юм нэг тийм удаан өмсгөөд гоё цайрцсан юм шиг нэг тийм гоё өнгөтэй, тийм гоё саарл өнгөтэй. Тэгээд мэдээж зураг нь бол бидний хайртай эгч Doja. Тэгээд яг өөрийнх нь юм official бодвалк болохоор
Надад бүр үнэхээр таалагдсан. Тэгээ би өөрийгөө бүр амар азтай энэ бодволтыг оллоо гэж бодсон. Тэгээд би бол одоо энийг үргэлжлүүлээд хэд хоног өмсгөө бол мэдгүй байна. Тэгтээ ямар ч гэсэн салж чадахгүй байгаа. Тэгээд би авсан зургнуудаа энд оруулъя. Бион гэж. Энийг авсан дэлгүүрээ Instagram дээрээс олж хараад тэгээд нэг ганц хоёр хувцсыг надад таарах болов таарахгүй болов free size гэсэн бахам таарахгүй мэдгүй учраас тэгээд шууд захиалж эрсдэлтэй алхам хийгээд явах уу гэж бодоод шууд дэлгүүр дээр нь яваад очсон. Тэгээд би бол зүгээр цув муу авах гэж цув цамц авах гэж очсон байхгүй. Тэгээд тэгсэн чинь худалдагч нь бүр амар хөөрхөн заяа. Шууд намайг ингээд эхлээд нэг тийм хүүдийн мүдий сонирхол цув сонирхол ихэлсэн чинь миний ингээд яг сонирхож байгаа хувцсны стилийг ингээд гадралчж байгаа байхгүй юу. Миний ингээд өмссөн байгаа хувцсыг хараад тэнгүүтлээ манайд нэрээ ийм хувцснууд ирсэн байгаа шүү шинээр. Тэгээд Instagram дээрээ ирсэн гэд пост оруулчих амжааг байгаа. Тэгээд танд таалагдаж магадгүй гэж бодлоо гэдэг амар хөөрхөн заа. Тэгээд гаргаж ирсэн бодволк нь энэ. Тэгэл би бүр шүүгч авал аливаа өдөр. Тэгээд яг энэ бодволкыг олсондоо амар баяртай. Бүр үнэхээр баяртай. Тэгээ би ингээд ер нь бол хувцсан дээр яг хямдхан хувц хаяа гоё л доо. Тэгээ thrift shop-ууд бол бүр үнэхээр гоё. Наван туртайг таад мэдж байгаа. Тэгээд тэрнээс гадна thrift shop яагаад ороод байна гэхээр хямдхнаасаа гадна хувц нь амар чанартай байдаг байхгүй юу? Одоо жишээ нь чанартай. Тэгээд дээр нь ганц л хувь байгаа. Яг өөртөө таарсан яг нэг л хувь хувцсыг би thrift shop-оос олж олно. Тэгээ яг тэрэн шиг тэгээ thrift shop-оос гадна би яг өөртөө тохирсон тэгээд нэг олон зарагдахгүй арзмаар болгоноос амар олон ирээд идэггүй те. Брендийнх гэхдээ тэр нь гоё хямдхан зарагдаж байгаа тийм газруудад аягүй дуртай. Тэгээд брендийнх хэрнээ яагаад хямдхан байна вэ гэхлээр оруулж ирж байгаа хүмүүс маань яг нөгөө нэг амар big sale-ууд болдог шүү дээ. Амар том хямдрлууд тэр sale-уудыг нь хүлээж агаад маш гоё худалдаа авалтууд хийгээд тэгээд боломжийн үнээр Монголд оруулж ирээд байгаа гэсэн үг. Тэгээд би яг тийм дэлгүүрүүдэд аягүй дуртай. Тэгээд яг гоё чанартай брендинг тэгсэн хэрнээ хамаагүй хямднуудаар олоод авчин. Тэгээд эдлгээний хувьд ч гэсэн маш удаан байдаг болохоор аягүй дуртай байдаг. Тэгээд яг миний олсон тэр дэлгүүр бол яг тийм дэлгүүр байж таарсан. Тэгээд би бол үнэхээр баяртай байгаа. Дараагийнх нь болохоор яг ийм ногоон бодволк байгаа. Тараа 100 энэ бодволкыг олсон бол ямар гоё байх вэ гэж их бодсон. Гэхдээ зүгээр дээ. Тэгээд хамгийн гоё нь артлынх нь энэ зураг нь. Тэгээд ер нь бол ингээд нөгөө гой ийм чанартай бодволкнуудын артлын яг ийм шошууг бол ийм гоё байдаг. Таад мэдж байгаах туу баг. За дараагийнх нь болохоор ийм Levi's-ийн ийм хар хөхөнгөтэй ийм цамц байна. Би ойлгохтойсэн харуулж чадчихна уу? За тэгээд ийм sweatshirt-нд бол би үнэхээр дуртай гэдэг бас таад мань мэдж байгаа хаа. Нэг ийм сааралт гэсэрнээ яг ийм цамцнаас би нэг салтгүй дээ. Би тэг сүүлийн үед нэг влогуудаа ухрааж үзсэн юм аа өөрөө. Тэр саарал цамц ямар их өмсдөм бэ? Тэг бүр санаа зовсгүй. Тэг юунаас нь санаа зовх вэ? Дуртай юм өмсөж байгаа юм чинь тий. Тэгэд яагаад вэ гэхлээр би нилээ эдийн sweatshirt авч ийсэн. Гэхдээ тэр саарал цамцны өмсгөл нь бүр амар гоё байхгүй юу? Тэгээд жишээ нь ингээд sweatshirt юм хүүдийнүүд ингээд шууд ингээд мөрөн тэнгүүтээ шууд ингээд хамцууны явна. Ингээд шууд ингээд явангууд эндээ нэг мөртэй юм шиг харагдуулаад байдаг да. Одоо ингээд шууд ийм гэх юм уу? Би тийм байдалд жоохон дург байхгүй юу? Одоо жишээ нь энийг харж байна уу? Мөр бол ойролцоогоор ийм байгаа шүү дээ. Тэнгүүд би өмсөөд инглээ гингүүт энэ ингээд ийм гоё унжиж явах зорилттой байхгүй юу? Ийм цамцнуудад амар дуртай. Хатуурын цагаан бодволк өмсөнгүүд зах хэсгээр нь яг энэ цагаан бодволкныхын зах нь гараад тэгээд яг цамцны доотлоор энэ бодволкны энэ доод хэсэг цагаанаар ингээд гарч ирж ивэл амар гоё харагдана миний хувьд. Тэгээд хар хөх болон цагаан өнгөний хослол бол бүр хамгийн бест нь заяа. Яа. Ийм гоё хувцас олсондоо би бүр үнэхээр баяртай. Хоёроо болцолтоо. Хөөе. Би энэ бичлэгийг хийгээтэй л та. Яг гадаа бичлэг хийхээр ингээ өмүүлээд идэв. Хөөе. Сонсож байна уу? Локи. Хөөе чамтай яриад байна. За тэгээд юу ярьчихлаа. Амар гоё. Та-да! Энэ бас Levi's-ийн холоо. Тийм энэ бас Levi's-ийн. Тэгээд энэний дурлаж авсан юм болохоор нэгт материал, хоёрт том малгай, гуравт өнгөн.
За би энэ бэж өнгөнд бол өхөн хатанд уралдаг байгаа. Тэгээд маш том юм байгийн харагдаж байгаас бүр ингээд амар том баг төвшөөд таарна. Төвшөөдч томд нь. Тэгтээ ингээд биеинд ингээд бүр ингээд амар гой суул таардаг. Тэгээд дээр нь энэ малгайг нь хартаа бүр вау, ийм том, үнэхээр гоё. Бүр ингээд миний толгой яваад орчдөг. Тэгээд яг ийм гоё том малгайтай хүүдийн дээр гадуур нь цов болтой өмсгөөр үнэхээр гоё харагддаг. Үнэхээр гоё харагддаг. Тада. Таад намайг бас нэг ийм цүнхнүүдэд дуртай гэдэг юм идэх баг. Тэгээд амар хөөрхөн. Миний авсан юм бас нийлээд нилийн миний яг бодож ирсэнээс бол жоохон үнэтэй болсон юм аа. Тэгээдсэн чи энэ цүнхийг хөөрхөн бэлгэнд өгсөн. Баярлаа. Зөндөх баярлаа. Тэгээд энэ тэр дэлгүүр дээр нэрээ ингээд нөгөө хувцнаас гадна амар олон гой юмнууд байсан. Тийм номнууд заяа. Англи дээр. Тэр ингээд бэлгэнд өгөх юм бол үнэхээр супер бэлэг болно. Тэгээд хөөрхөн аяганууд, юм нөгөө карт геймнүүд байдаг шүү дээ. Truth or Dare, эсвэл Monopoly гэмтчлээ. Тэгээд аксессуарнууд байсан. Яа, нүдний шил. Нүдний шил. Би бүр ингээд наасд үнэхээр нүдний шил цогтгоо байхгүй юу. Тэгээд тэнд байгаа нүдний шилнүүдийг харчаад ямар гоё юм бэ гэж та бүгдийн зөөж үзсэн боловч яг надад аль нь цохоогүй. Наад би нэр цув авсан. За түрээ яж гараа. Ийм цув авсан. Тэгээд энэ бол их тийм гоё унсан зөөлөн материалтай байгааз тэгээ хамцууны энэ миннаас үнэхээр таалагдж байгаа. Тэгээд урдаа ямар ч товчгүй зүгээр л ингээд одоо чинь түрүүний ийм нэг энэ хүүдийн мүүдийн дээр саяны харуулдаг хоёр цамцан дээр хоёулын дээр амар гоё харагддаг заяа. Тэгээ надад бас яг нэг иймэрхүү арай нэг цайвар дуу бэж өнгийн нэг цув байдаг. Тэр маань амар муудцаахгүй юу? Кара халаас малаас нэлээд урагдаж мурагдсан. Тэрэн шигээ цувуулаад авчихсан гэж бодож байгаад яг энэ цувыг Instagram дээр явж байхыг хараад тэгээд тэр дэлгүүрийг олсон байгаа. За. Тэгээ амар хөөрхөн худалдаа авалт гэсэн хүн болгондоо ийм хөөрхөн гараар хийсэн handmade буугавч өгдөг гэсэн. Нэр хөөрхөн мөгөөд. Тата. За тэгээд энэ хувцснуудыг авсан дэлгүүрийнхаа Instagram хаягийг энд оруулчихъя. Yay. Тэгээд тайлбар хэсэгт бас линкийг нь холбочихъя. Тахад ороод гоё өөртөө тохирсон хувцснууд байна уу? Хэрвээ яг миний хувцлалын vibe дуртай бол энэ дэлгүүр ч гэсэн таадад таалагдана гэж найдаж байна. За тэгээд shopping haul юм да барах те. Юу худалдаж авсантай маань танилцсан баярлаа. Yay. Ганцаараа орой идэж байгаа учраас цалгуурхаа шийдлээ. Арай л амар буцлагчлаа. Гэхдээ яахгүй. Зя. Өнөөдөр нэг тийм амар зөөрнөд амар бүтлгүүтэй л байдаг өдөр байдаг штэ. Нэг тийм жоохон юмд гимтэл, бэртэл, гар хөлөө цохиж мохоод нэг юм хайж маягаад хайсан юм олж молдохгүй ч юм уу. Ингээд нэг амар жижигэн нэг асуудал биш ирнэ жижигэн юмд ингээд фейлдэл гэдэг өдөр байлаа миний хувьд. Ажил дээр ч гэсэн, гэртээ ирэх замдаа ч гэсэн, гэртээ ирсэн хоноо ч гэсэн. Тэгээд тийм учраас гой мэдцгээе. Яа, уцаа хүртэл өлегтэйхэн тогтоож чадахгүй. Чи зүгээр л тогтдог штэ, тогтолтоо. Ингэж тогтооё. Яа.
Хаяа ингэж нэг залхуурхад яхав дээ. Надад бүр гэртээ ирээд хоол хийж идэх ямар ч тийм хэл байсангүй. Төвшөөж байсангүй. Төвшөөний ирээ найзуудтайгаа уулзах гээд гарсан. Тэгээд Тэж өснийх гардаг байхгүй юу? Бид хоёр бол ер нь бол бараг л home body заяа. Гэрсэг хүмүүс. Тэгээд ойрд Америк ажилтаа байгаа хоёулаа. Тэгээд цаа чин найзуудтайгаа уулзна гэдэг дээрээс хойш яриацсаахгүй юу? Тэгж тэгсний өчигдөр болсон чаа. За ажил их байгаа юм чинь болж идүү гэдэг байхгүй юу? Тэгэхээр би уурлаад. Үгүй чи ингээд дээрээс хойш уулзна гэж ярьчаад ганц өдөр зохицуулаад уусч чадахгүй байх та яхав дээ. Би яг ингэж хэлсэн. Тэгээ заачаа за нэрээ тэмдээ гэдэг явсан. Цагид болж байгаа юм бол за мэдгүй байна. Гэхдээ хийдэж гэж ирсэн яах вэ? Тэгээ би амар гоё төвшөг фан байж байгаа дээрээсээ гэж бодож байна. Яачуу. Ингээд ийм өгöd хаяа. Чи нөгөөд нь харуултаа. Тэр үндгийг харж ирсэн. Баярлалаа. Огт амтдаг болох Монгол маань өглөө би чихэр авчлаа. Дэргүүлдэг юм байл мэт. Миний хоёр биш Йоо. Заамаа. Ямар амар амьдралт хэрэгтэй гоё билээ бүгд юм бэ энэ хоёр. яг одоо энийг үлж байгаа хүмүүс сурч авах хэрэгтэй. Айл дургуй тийм жока баймаа чихэр бичи явж ирсэнс. Ингээд хэрэгтэй юм авах. Одоо энэ чи хэрэглэх болондоо хоёр найзаагаа бодно шүү дээ. Оо 2 3 4 5 5 авч. Хоёр дахиад их нь. You pulled away just to find your balance. I'm full of things I could say. If you've got the space, then let's talk about it. I'm up for your type of day.